Монголчуудын амьдрах хэв маяг зан заншил дэлхийн бусад орнуудаас тис өөр. Энд дуулж байгаа дуу нь аргал нэг ёсондоо өвхрийн баасны тухай гэхээр гадаадынхан хичнээн гайхах бол. Өвхрийн баасны тухай шүү гэдэл шоолох биз. Гэхдээ тэд аргал хомоол гэх энэ зүйл нүүдэлчдийн соёл иргэншилд ямар хөө их нөлөөтэй. Монгол хүний сэтгэлд ямар хөө орон зайг эзэлдгийг мэдвэл бүрч алмаарих үз. Тиймдээ чи аргалын тухай уран бүтээл бичээгүй зохиолч, найрагч, уран бүтээлчийг Монголоос хайвал бараг л олдохгүй л автай. Монгол хүний дотоод сэтгэл зүрхэнд аргал хомоол хэмээх зүйл ямар хөө орон зайг эзэлдгийг сонирхвол түн сонирм. Аргал түүсэн ижи гэрийн зүг яаран айсвэ. Талын хөх аргал хомоолаа арганда амьдралын ухааныг оюунда багтааж ядтал үүрсэн ижи тулганыхаа хажууд уяатай үлдсэн үр рүүгээ яаран байгаа нь тэрэ. Аргал хомоолын жаахан үнэртэй ээж аав их орон энхэр бага насны дуртгалан сэргэх ганцхан үндэстэн нь нүүдэлчин монголчууд билээ. Надаас тийм аргалд явсан гэж арай эдийн дуудлаа шүү дээ гэж санаа гарсан байг гэвэл хүүхэд байхад орны толгойноос намайг уйчхал галд орчихно гэдэг. Үнсэнд орчихно гэдэг тулгахтай байсан юм чинь. Тэгэл аргалд яваад өгнө шүү дээ. Ааруул маруулхан дэргэд хайчихал. Тэгээд одоо хичнээн ер нь хүн болсоор хамгийн их удаан ээж минь одоо явж байсан нь л аргалд явсан ээж, аргалд явсан. Тэгээд бурхан болсон хоёр нь л хамгийн удаан байж л гэж. Ингэж ухаарсан учраас Бадраа говьд хоёр тэр бурханд зарсан ижим, аргалд явсан ижим гээд тэр дунд хийсэн байна. Одоо эргээ санахад бол миний хамгийн анхны хийсэн хүн тийгээд хүчээр тэгсэн мөртлөө хамгийн сайхан хөдөлмөр бол аргал түүх байж. Аргал түүж явхад ээжигээ хормоо идэж явхад сайхан том аргал олоод одоо төрүүлж гүйж хүрэхэд бол үнэхээр одоо тэр хүүхэд болсны ээжтэй тусалж байгаа хамгийн том баярал байсан л да. Аргал түүж яваад ээжээ энд том одоо өхрийн аргал байна гэдэл. Буурлын ээжтэйг бас аргалж явж ирснээс сандыг. Тэгээ буурлын ээж ингэж ирсэн. За минийхөө тэр хатандар нэг төлөө харуу зомгол байна. Минийхүү тийм төлөө битээ авчихаарай. Аргал түүж явахдаа ганц хамаач байсан битээ голж байгаарай, авч байгаарай. Тэр зомголыг авдаггүй шүү. Гал амархаас ингэж битээ авчихаарай. Шуун өөрөө гамаа хүүхч өр хүүхч чинь өсгөө төрдөө шүү гэжсэн. Ээж аргал хоёрыг салгаж ойлгодгүйтэй ижил Монгол орон төрсөн нутгийн тухай ойлголтыг ч салгахын аргагүй юм. Хүний нутагт аргал хөх хомоолын хилтерхий өвөрдлөн очдог үндэстэн нь зөвхөн монголчууд. 1956 онд Унгарын Будапешт хотноо их зохиолч Бямбын Ринчин эрдэмийн цул хамгаалахдаа их нутгаас хангалдсан Хортбаажийн аргал шүлгээн бичиж байжээ. Их нутгаасаа авч явах юм мундсан биш. Очиж хээр талаар хаяагүй хөвлөрөх хатсан аргал нандинан өөртлөж очихын хэрэг юу? Хортбаажийн аргал. Дунай буудалд дотор бачимдам, дурлан гудамжинд нь амьсгал бүтээд манай хөдөө нутагтай ав адил маш нарлаг боловч агаар дутна. Хортбаажийн хөдөө талд нь ховор эрдэнэ олсон мэт баярланхан ар Монгол нутагтай ав адилхан аг анхалсан аргал өөртлөөд үдшин Дунай гэдэг их буудалда үнсний савнд утаа тавин суудаг боллоо. Багын дадсан аргалын тэр утаа бахтай, таатай, агийн үнэрт нь хамар загтманхан энхэр Монгол тал нутгийн минь үнэрл энэ тасалгаанд ханхлах мэт сайхан санагдлаа. Химээсэн нь жирийн нэг хатсан аргаланд их нутаг ээж аав бүгдээрээ багтаж байх нь зөвхөн Монгол найрагчийн сэтгэлээс гарах шүлгийн мөрөөд гэлтэй. Ээж аргал хоёр бол
анкри зөөлий юм аа гэж монгол хүн ярьдаг байхгүй. Зэлний эзэн ээж зэлэн дээр аргал гардаг. Баг байхад ээж маань арга үрээд би хормоноос нь хөтлөл аргал төвдөг байлаа л та. Тэгээд түүнээс хойш одоо аргал түүж явах бүгдтэй ээжигээ санаж одоо ээжтэйгээ уулзсан юм шиг, ээжтэйгээ аргал түүж яваа юм шиг санагддаг л да. аргалд явсан ээжийн та арайчтэн дуудлаа шүүдээ ахтай цагчин санаан сансоо ангаж явнда мухуучин ээжимэн ээжмэн энэрт тэнгэрмэн эргээд ирэхтэн болоогүй юу. Библи яагаад бичсэн бэ гэхээр ээж минь өд болоод тэр жил цагаан сар хийх гээд золгох хүнгүй гэдгийг гинт битүүний урд өдөр мэдээд Бадраагаа манай ээж хоёр их бас бид нар хамтарч одоо ажилдаг байсан ээж дээр минь дандаа л очдог. Бадраагаараа уцтаад ийм одоо золгох хүнгүй гэдэг ингэсэн чинь тэгээ аргалд явсан ээжээ минь арайч тэнд удлаа шүү дээ гэдэг тэр хоёр мөрийг би өөрөө хийгээд тэгээ тиймэрхүү дуу ээжтэй нэг зориулж хиймээр байна гэсэн утсаан тавь гэж яагаад сэтгэлний хөдөлсөн юм шиг байна лээ Бадраагаа. Тэгээ 20 минутын дараагаар энэ бүтэн шүлгийг өгөөд тэгээ аргалд явсан гэж юм гэдэг дуу гараад манай ардын жүжигчин долгор дуулаад хүмүүс их бас хүлээж авсан юм. Магадгүй би энэ хөдөөгийн яруу найрагч зохиолчдыг зохиолч болоход нөлөөлсөн нэг хөдөлмөр нь бол аргал төв хөдөлмөр байсан байх гэж их боддог юм шүү дээ. Аргал түүж явахдаа л юм бодож явсан болов уу гэж. Аргал түүж явахд бол нүд хэдийгээр аргалын одоо олохоор тэр одоо хээр тал бэлчиж явдаг бол толгой дотор дандаа л юм бодож явдаг. Одоо өдөөний хөөгдөл сургуульд бушуу орхсон, эрдэм ном үзсэн. За тэгээ сургуульд орцсон хойноо бол юу гэдгийг холоор явгсан, хоторн орхсон ч гэдэг юм уу. За тэгээд нэг жаахан ухаан ороод анхны загтал одоо ангийнхаа хөвгөдөд өгсөн хүн бол анхны загтал өгсөн охин маань одоо бушуухан аргалд яваасаа досч очихсан. Хэдий тэгэрээс аргаа өрөөд гарах нь үгээд л өдөөгний жоохон хөөрхөн 15 6 таа хүү найз охин аргалд явахын л харуулдаж, усанд явахын л харуулдаж ингэж л өсдөг шүү дээ. Тийм учраас аргалын тухай яриа гэдэг бол одоо шүлэгчийн хувьд ерөөсөө Монгол хүний хувьд бол ерөөсөө амьдралынх нь тэр замналаас оогт гарахгүйгээр одоо улаан шугамд гэрэлтэж байдаг. Ийм л одоо дуртгал дурсамжийг өгүүлж яадаг. Би ээжтэйг их аргал төвдөг байлаа. Би ер нь багасаа аргалд явахдаа ээж их урдуур орол. Өнөө сайхан аргалууд навчна. Миний ээж Бадралгаас хамаг аргал төвчтэй. Би ч аргал олдохгүй нэ гэж. Гэхдээ одоо жоохон би ээжийнхээ урдуур авчаад байсан. Тэгтэл бас би өөрөө хүндийн ээжээс өмнө аргал төвчээд бараг төлөөд шуудагаад өргөчээд өөрөө явдаг байсан байх шүү. Миний ээж тэгээ нэг хамаал мамайлхан хийгээд бас багхан шиг аргад өрөөд ичсэн байна. Одоо бодох бас ээжээс хүндийн өрчижсэн даа ярьж шүү. Монгол хүний хувьд бол тэр их хүн аргалд явна гэдэг бол тэр гэр бүлийн илч төдийгүй, үр хүүхдийн илч төдийгүй ерөөсөн Монгол гал голомтын мөнхийн урсгалыг буй болгох хамгийн буян зүйл бол аргалд явах л гэж ингэж ойлгогдож байна.
нүүдэлчний амьдралаас нүүдэлчин монголчуудаа салгаж ярих гэдэг юм уу ойлгох арга алга л да. Үнэхээр одоо Америк яруу найрагч юм уу зохиолч аргалын тухай бол хизээж бичиж чадахгүй. Тийм ч учраас манай ихэнх зохиолчид яруу найрагчид бол аргалын тухай олонтоо бичсэн. Тэр тусмаа бага насныхын тухай дурсамж дуртгалд бол аргал ээж гал гур бол байнга л гарч идэг ийм л учиртай. Манай хол ор явсан зохиолчид эрдэмтэн мэрэгд бол сайхан даатууны хөх хомоол аргалын одоо өхрийн аргал энэ төр аваад хаяа нэг унгатгаад үнэрлэхэд сайхан болдог нутаг санагддаг гэсэн дуртгал тусламжууд зөндөл байдаг. Одоо ч улсууд бас энэ хол ойрынхан бол авч явдаг юм байна лээ. Тэгээ сайхан үнэрлээд жоохон хэлг айлаар нь ямар ч юм ихтэй оруулж гаргаад дэлгэхээс шүү дээ. Бид нэр хүний газар Санкт Петербург хотод сорч байхдаа бас аргалын одоо өхрийн аргал адууны хамаал авч явдаг байлаа. Манай нутаг явж чадаагүй манай нөхдөд бол надад аргал цагдаг байсан. Тэгээд би нэг өхрийн аргалаас нь жоох харагчаал гэдэг. Тэд нэр их нандинаа цонхон дороо тавьсан. Зарим нь угуулаач цонхон дороо байж л байдаг гэсэн. Тэгээд тэнд одоо нутгаас наад бас чихтэй тэр байшин чихтэй тэр мантай хотод хаяа нэг арцаа угуулаад бидний нөхөд ингээд бас сууж явахад сайхан л байсан л да. Аргалын утаа өөрөө ангаах шидтэй. Монгол мал ямар өв сургамал иддэг билээ дээ. Зөвхөн сарлагал гэхэд 200 гаруй төрлийн эмийн ургамал иддэг болохоор аргачгүй биз. Аргагүй юм да, аргал гэдэг чинь ургамал эм чинь их сайхан үнэр гардаг. Энэ Улаанбаатарчууд хөвгчүүд энэ төр аргалын утаа үнэрлэх юмсан гэж ярьдгийн шүү дээ. Аргалын утаа гэдэг чинь одоо ер нь бараг худлаа хэлэхгүй нэмтэйшгүй. Аргал хомоодын утааг үнэрлээд одоо мал өвчлөхэд аргал хамаалын утаагаар өвчлсөн малын дээр утаа тавьчихад муу юм хотноос дайждаг, зайлдаг гэж хөөчний малчдаг. Ер нь аргал гэдэг бол ерөөсөө энэ үнэр нь гайхалтай. Үнэр нь өөрөө их арисгах шин. Энэ хот газрын одоо энэ чихтэй бисажом хортны шавжигтэй газрын ялангуяа энэ хуучин сүм байшингууд, дээрийн байшингууд бол их чихтэй шин. Энэ чиг чи энэ аргал ихсэн. Тэгэхээр ямар ч антны цагаан ивэх хэмэрвэхээс харагддаг. Гараал явдаг. Шинэ нутаг бэлчээрт ингээл буусаа айлвал энэ хонь тогтохгүй, ямаа тогтохгүй ингээл байх чинь. Салхины дээр нь хотны захтал манай нагц цах филиах тэр савнд аргал цаг тавиал цаган дээр аргал өөрүүлээл. Тэгээ салхины дээр нь тавьчих дөө. Хонь минь захалж ирж ясан чинь тэгээ тор гэж ирээл ямаа хань чинь тогтохгүй шүү дээ. Сэртэлцэл явсан чинь тэгээ жоохон бажгаал. Тэгээ татчаал орчихтол тэгээ жоохон баж өсчих юм налаагаар хөвчдөг. Тэгээд өөрийнхөө тэр аргал, өөрийнхөө тэр нутгийн үнэрийг бас үнэрлээд өөрийнхөө тэр аргалнаасаа тэр сүргийнхөө үнэрийг мэдчихэж шүү дээ. Тэгэл миний хот байна, миний эзэн энд байна, манай гэрийн байна, миний нутаг байна гэдгийг мал хүртэл зөнгөөр мэдчихэж шүү дээ. Саяхан хэвлэлээр Японы эрдэмтэн аргалыг судлаад аргалын утаа 300 гаруй нянг устгах чадвартай гэж тогтоож хэмээн шууглаа. Нүднийхөө өмнө хөлнийхөө доор байгааг харж чаддаггүй. Хүний юмыг мууч сайн ч хошуурдаг нь бидний зан юм уу та. Хазгар өвгөнд эрдэм бий, хар авдарт ном бий гэж. Уул нь өвөг дээдсийнхээ уламжлал, зан заншил, ахуй амьдралыг судалбал ихээхэн зүйл гаргасан ч. Эртээс өвөг дээдэс маань аргал хомоолын тэр ариутгах чанарыг ашиглаж махаа утаж хэр варгийн хамрын ханиад тусдаггүй байсан нь үүнтэй холбоотой биз. 3 жил болсон аргал бол бас эмийн зүйл гэж ордог. Бүр нарийн ирвэл энэ төвдүүд бол энэ бурхан дахил одоо энэ арц хүчээ үг болоход 75 тийм зай хийдэг гэж байна. Одоо ингээл сангийн байпарнд одоо ингээл хийн штэ. Тэгэхэд 3 жил болсон өхрийн аргал нь тэр бүхнийг орлдог байсан гэж байна. Хэрвээ зай дотлаа гэхэд. Энэ аргалын чинь тухай одоо энэ дэлхийн том эрдэмтэд бас янз янзаар судлаад байна гэдэг шүү. Японы нэг эрдэмтэн одоо Монгол судлаач ирээд бас 2-3 жил аргал судлаад тэгээд одоо тэр юундаан лаборатори эрдэм судалгаанд оруулаад маш олон одоо тийм
одоо өвчнээч гэдэг юм уу эсвэл бахрын нянг аргалын утаа үнэр устгадгийн байна гэсэн судалгаа шинжилгээ хийгээд бас нэлээд дуйлан шууган тариатгсан шүү. Тэр үнэн байж магадгүй. Бид чинь бол одоо нэг жаахан ханаа том хөрөх одоо наануу цаануу болоход бол аргалын утаагаа өнгөтгчээд үнэрлээд л зүгээр болдог шүү дээ. Бас нойтоо хомойлыг дорчин гээл шар хорхойнуудыг личиг юм гээл бочинж яадаг штэ. За энэ чинь бас чухал юм байна. Австралиуд өвөр Монголоос адууны хөх хомол тэр хорхойтой хөх хомолны тэр хорхойг нь Австралиуд авч байна. Тэр нь нөө бо тэр антны одоо тэр затардгүй тэр малын өтөг бууц одоо энийг задалдаг тийм хорхой энэ хэд бас тэнд байна гинэ. Малынхаа амьсгалаас бусдыг ашиглаж өөрсдийн хэрэгцээгээ бүгдийг хангаж байсан нь монголчуудын нэг давуу тал. Нүүдэлчдийн хувьд мал сүрэгтэйгээ байна гэдэг үнэндээ түлэх түлээтэйгээ дулаан явна гэдэгтээ утга ижил юм. Нэг ёсондоо идэх хоол, өмсөх хувцас түлэх түлээтэйгээ хамт нүүдлэн явна гэсэн үг. Өөрөө нүүдлэн явдаг түлээтэй түлштэй улсорон биднээс өөр байдаггүй бизээ. Хотонд 2 20 үхэр нь өөрөө төлийг нь бэлтгэж өчтдөг. Мал малж байгаа улсууд бол аргалгүй байна гэсэн юм байхгүй. Одоо манайх эндээс нүүгээд явлаа малаа туугаад явхад бидний түлш малаа дагаад бидний тэнд очино. Очоод үхэр маань баалаа хатанд бид нар баасыг аваад төлөөд үнс болно, үнс нь бордоо болно, эргээд ургана, ургасныг мад идэнэ. Боловсрлоо эргээд гарлаа хатлаа бид нар эргээд хэрэглэнэ. Ингээд бүр байнгын эргэлтэнд орж идэг. Одоо биднэрт бол хамгийн их чухал төлш байхгүй юу? Аргал түүн гэдэг одоо хөгшин биднэрт бол бас нэг эрүүл мэндийн гимнаст юм л да. Аргал түүхээр одоо өдөрт нэг 2 арга гэж ярьдаг л да, та нар мэдхгүй юу? Тийм 2 арга аргал түүхт бол ер нь нэг нэлээд өглөөний одоо гимнаст хийсэнтэй тэнцэндээ. Тийм л хэмжээний аргал түүж тэргээрээ дагаал төсөө түлж гал голомтоо бадрааж явдаг да. Ив чин аргал төгтөн дуртай. Аргалж яваа тонгойгоо баастай аргаа ураал савраараа стай аргалаа чигтэй байл эргүүлээл чиггүй байл авчигаа шороотой байл жолоотой байл жоохон савраараа жоохон арилгаал тагаал ингээл үрэл чигтэй найтан бол эргүүл тавиал тэгээ дараа аавна гэл ингээ явдаг. Алсын бараа хараал мал хуугаан буцаагаад жижиг туглаан буцаагаад гэл ирдэг. Гэрээ хараал тэндээс тийм хоёр ирж байна, тэнд тийм мал явж бэлчж байна гэдгийг хүртэл яадаг. Энэ сайхан эрүүл мэндийн энэ ачаал бүгдтэй юм байна шүү дээ. Одоо би хөдөө очихдоо ерөөс аргалт явах дуртай. Тэрс оюутан байчих дээж минь хөдөө байсан тэгэл би аргалж явъя гэдэг. Аргалж явах ш нуруу туруу хүртэл одоо өссөн байсан бол зү. Яс нуруу хүртэл хөнгөрөөл шүү дээ. Нуруу давцсан юм шиг л. Би жоохон байхдаа манай нагсан тэр чи нуруу гიშгэдэг л гэдэг байсан. Тэгсэн одоо би тэр гიშгүүлдэг насандаар ярьсан ба шүү дээ. Одоо би ч хүүгээрээ нуруу гიშгэдэг л гэж шүү дээ. Монгол хүн түлш гэхээр мод нүүрс бус харин аргал хомоол хэмээн санаанд нь буудаг байсан цаг саяхан. Талаар нэг аргал хомоол хэвтэж байхад сүх хөрөө барьж мод рууга хүрз жотоо барьж газраа сэндийчхэн хэрэг байсангүй. Түүхийн олон зууны туршид энэ газар нутаг онгон дагшин хэвээр оршин байсны нэгэн том шалтгаан нь аргал хомоолын ач тус гэлтэй. Шувууны үүрэнд сүүдрээ тусахаас цээрэлдэг монголчууд ургаа модон огтолж хөрс шороогоо огтон мэт ухаж төнгчнө гэдэг жинхэнэ нүглийн нүгэл болох байсан нь гарцаагүй үзээ. Гэрвийн ер нь цэрэг сургууль хоёр одоо аргалаар амьдарч ирсэн. Монгол хүн аргалаар амьдарч ирсэн. Мод руугаа сүхвэрээд ордог монгол хүн байгаагүй дээ. Аргалаа төлсөн айл чинь уулынхаа модыг сүтгээд мод авч түлээд ингэж байдгүй юм. Ер нь одоо монголчууд дээр үед бол унсан гişүү унсан хоороо юм төвлөхөд дан аргалаараа манай одоо сумын сургууль бүтэн өвлийнхөө төлшийг бэлдэнэ гэж биднээс сургаж байхад хангай руу өхөр сарлагтай одоо нутг руугаа явж 20 хэдэн машинаар 30 хэдэн машинаар 50 60 одоо машинаар сургуулийн төлшийг бэлддэг байсан. Дандаа аргал түн
ер нь манай нутагч гэсэн харгамтай байсан байхгүй манай нутагч нь. Шавг одоо эзэндээ бол шавгтай юу эзнээс гарахтай зэрэг юутай харгамтай болдог байхгүй. Тэгээд яагаад тэр харган марганыг тийм шаргуу хэрэглүүлсэн гэдэг социализм чинь ерөөсө тэр захиргаа эмнэлэг сургууль энэ гуравт ерөөсө тэдэн тэмээ харган авч иргэж элдэг байхгүй. Тэрний чинь ерөөсө ногооноор нь хятад сургууль эмнэлэг захиргаа гуравт айл болгон одоо норм тогтоогод өгсөн. Тэгээд авич хятад тэгээд ерөөсө тэр чинь ер нь тэр ботлог юугаа бол ер нь устгах татвар руу оруулсан шүү дээ. Одоо чухам говьд одоо тэр загийг чухам тийм норм тогтоож ирсэн үгүй би үүндээ мэдэхгүй байна. Монголчууд бол энэ дулаан байх, энэ байгальдаа дассан энэ одоо дөрвөн улирлаа дагсан амьдралдаа бол дөрвөн улирлаа л одоо аргал хэрэгэлдэг л байсан. Одоо л бид л түлээ нүүрс мод чулуул гэдэг л болсон юм байна лээ. Үнэхээр одоо монголчууд маань аргалаан түлээд эхлэх юм бол байгальдаа их дээл ундрахтай эрүүл мэндэд одоо хэрэгтэй. Аргалдаа угаартлаа гэж одоо хизээч одоо сонсож байгаагүй шүү дээ. Энэ угаардчихгүй дээ. Ерөөсөө энэ чинь шүү дээ. Аргал түднэ гэдэг чинь ерөөсөө мадах үр чимиг ерөөсөө бүтэн ашиглаж байгаа нэг асуудал. Хоёрдоо дээр ихэд тэр чинь байгальд хамгаалж байгаа те. Ерөөсөө тааграа байгальд хамгаалж байгаа гэсэн үг шүү дээ. Байгальд чинь одоо ерөөсөө мод огтхойг үүдээд Монгол хүн ерөөсөө цээртэй. Ерөөсөө давшин гадралгүй тэр ерөөсөө хүүхд ер нь тэрний нэг мөчрийг ч устгах хуулахгүй шүү дээ. Ээж аав ерөөсөө давшин гадраа энэ танаас эндээс мод авчихгүй шүү. Хэцүү юм орын аван шүү. Цаад хамаагүй мод цаад огтч болохгүй шүү. Тэгээд ерөөсөө тэр хууль зуд болох хууль бичсэн юм байна. Манай нутаг зуд болсон чинь түлш байхгүй болсон. Тэгэл энэ атсан автын байна. Энэ цаг сухаар угаанд айрт юм байна. Өнөө хэдэн 25-ын жишг шитэн голд байсан тэр сайхан боргосруугаад айрт юм байна. Өнөө авдаггүй байсан. Тэгэхээр ерөөсөн малууд ерөөсөн монголчуудын хөдөөний ахуй амьдралын оршин тогтнол үндэс малд байна. Байгалыг устгаж мод юуг нь түлж нүүрс мөсийг ухаж байхын оронд аргалаа ашиглаад байвал одоо эдийн засагт маш их хэрэгтэй шүү дээ. Ер нь ирээдүйд аргалыг би Улаанбаатарт аваачиж түл шийж түлхэл зорилготой байгалдаа зүгээр миний нас бол тэрийг гүйцэхгүй баг. Хүүхдүүд ер нь манай залуучууд ирээдүйд аргалыг их ашиглах байхаа гэж бодож байгаа л да. Тэгээ одоо аргалаа түлээсэй гэж бодох юм би. Аргал олон янз. Бас өөр өөрийн онцлогтой шатна. Монголчууд ямар аргалаар юу хийх, яаж хэрэглэхээ сайн мэднэ. Тухайлбал адууны зөөлөн хомоолын галаар сүү хөөрүүлэх, халтар аргалаар тогоо нэрэх, дүлийн хар хомоолоор май тавьж ялаа шумуул үргээх гэдэл олон янзаар ашиглана. Таван хошуу малаас гарах аргал хомоол хоргол нь өөр өөрийн гэсэн шатах, дулаан гаргах температурыг ашиглаж цагаан эдээ хоол ундаа боловсруулсаар ирсэн билээ. Аргал болгон өөрийн одоо тийм галын одоо илч гаргах гэдэг юм уу одоо өөрийн галын одоо арын шинтэй. Тэгээд тэр галынхаа арын шиг монголчууд их тань шүү дээ. За энэгээр чинь нэг сүү хөрүүлэх аргал байна. За энэгээр ч тогоо нэрэхэд мөн янзтай аргал байна да. За энэгээр бол сайхан борцтой хоолой хийж гэдэг юм уу. Сүү хөрүүлж хэд хотны ханы маны аргал хагал сайн яг өрмөн сайхан сахист юм аа гэдэг ус. Хайлм шишд өхрийн аргал сайхан. Оо сайхан. Өхрийн аргал чихгүй давхарлцсан ихгүй шүү дээ. Дээрээс ингээ олсон давхарлаа. Тэр ингээл давхраар ингээл дил ингээл хөдлөлцтэй ингээл улаан хөхдөл батраалахгүй гэдгсэн. Аргал төлөгч бас зүгээр авч чихгүй аргалыг чинь ингээд сайхан зэрэглээд доороос нь доотын яхан томорхоо тэгээд дээдлэн шам болгоод тэгээд аргалаа зэдээд. Аргал дээр төлсөн сүү аргал дээр хөрүүлсэн сүү төлөгдөлгүй юм. Зөөлөн ингэж байдаг учраас. Төлөө нүүрсэнд яхан бил цоч халаад төлждөг юм. Урдны улсуудад одоо ингэдэг байсан юм шүү дээ. Ингээд нүүнхтэй одоо доржих нүүнхтэй доржгоо яваад хаан буух газар малынхаа усыг, удгийг, өвсийг тааруулаад за манай хэнд бууя гэд.
газраа үзээд тохирчоод энд буух газраа шав тавина гэж аргал овоолоод одоо гол дээр нэг жижигхэн өвс мөс гоцолгоод энэ бол очиргоох манай хэнд буух юм шүү гэд шав тавьчихъя. Айд нүүгээд буухад хамгийн дөрөнд гэрээ дутуу хагас өрөөд али миний хүүгүүгээр чад аргал хормоолээд аргал түүгээд иргээд. Тэгээд аргал хормоолж ирээд аргалынхаа гадаад хоолоо хийгээд гадаа төлөөгээд ингээд явдаг. Энэ бол хуучин цагт манай нутагт бол бас хол аян жинж явж байгаа хүмүүс ч байд юм уу? Эрэл сурлаа явж байгаа хүмүүс. Эргэл мөргөл өөр яваа хүмүүс. Замд аргал түгээд явж байгаа эмэгтэй хүнтэй бүсгүй хүнтэй харуул их баярлдаг. Оо энэ сайхан аргал тавьж байгаа. Тийм хүн дээр бол очиж дандаа амрын ирдэг, мэндийн ирдэг. Тэгээд тэр түүж байгаа аргалаас нэг хамаал юм уу нэг аргал авдаг. Аваад одоо явдаг. Тэр нь ч одоо мэддэг тэр улсууд нь аргал тавьж байгаа хүмүүс. Хайрын аргал явах гэж авч явчихгүй. Тэгээд тэр цаашаа ингэж явхад сайн сайхны ерөөлөөр сайхан салаад ингэ цаашаа явхад. Дараагийн нэг сайхан зайган жанжууга айлд орвол утаа анхлын утаа сургасан айлд ороход бол галд нь тэр аргалаасаа хийж галд нэмэрлдэг, зочилд нэмэрлэнэ гэдэг шиг. Тэгээд тэр нь ажил өрсөн бүтээж сайхан явдаг тэр айлд тааш тэр аргалчин тааш тэр аян замаа хүндичдэг. Ийм байдаг байсан. Нүүдэлчдийн амьдралд үхрийн аргал, адууны хомоол, хорголын эзлэх хувь нэмэр маш их. Олон мянган жилийн туршид онгон чигээрээ үлдсэн байгаль, цэлмэг хөх тэнгэр, өнөө хүртэл нүүдлэн амьдарч байгаа амьдралын хэв маяг, зан заншил, уламжлал нь тасралгүй үлдсэний гол утга учир нь аргалын гал тулганд бадмалсаар байгаагийн ач гэлтэй. Аргалын цэнхэр утаанд Монгол ухаан, Монгол хүн, ер нь Монгол гэсэн бүхэн шингээстэй.